Хай манайхаа шинэхэн бичлэгтэй тавтай морил. За өнөөдөр би та бүхэндээ Австрали хамттан идэж үзүүлнэ. Австрали хамттан гэхээр та нарын толгойд хамгийн түрүүнд юу бодогдож байна? Юу ч бодогдохгүй байгаа гэдэг. Австрали хамттан гэхээр ер нь ерөөсөө нэг толгойд бохгүй. Австралчин болохоор маш олон төрлийн хүнсний гоё бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг, бүр амар гоё тийм үйлдвэрлэгч орон юм байлээ шүү дээ. Би сайн мэдэхгүй байсан. Тэгээ яг Америк хүнснүүдтэй ер нь бол төстэй юмнуудаас мерсер байдаг юм шиг ээлээ. Би болохоор өнөөдөр бичлэгэндээ зориулаад эдгээр зүйлийг бэлдсэн байгаа. За энэ нь болохоор дотроо 6 ширхэгтэй ийм австрал зайрмаг байгаа. За тэгээд Австралийн нөгөө зайрнууд нь ер нь нэг ширхэхээр ер нь байдгүй юм лээ. Дандаа ингээд 6 юм уу 4-өөр нь ингээд багцалцсан. Тийм байд юм байлээ. За ийм зайрмаг бай. Раачихын бүр вау! Аврах том чипсний цуглуулга. Энэ хараа. Энэ дотроо бүр ингээд 20 ширхэгтэй заяа. Топ 20 гэдэгцэн маа. Топ 20 заяа. Тэгээд энэ яг дотроо 20 өөр төрлөл байхгүй л те. Энэ Thins гэднээс нь 3 байна, эндээс 3 байна, нээс 4 байна, энээс 4 байна гэдэг ингээд байгаа мэлээ. За дараачих нь болохоор энэ Австралийн снэк гэхээр энийг бүр амар хэмнэр харж байгаа ахгүй юу? Ийм нэг чипс шиг жигнэмэх юм шиг нэг юм байгаа юм шиг байгаа. Энэ болохоор нэлээ Австралийн одоо нөгөө брэнд снэкүүдийн нэг юм шиг байлээ. Тим таам. За энэ Австралийн яг бүр үнэхээр алдартай маш олон төрлөөдөг бараг л 20-30 төрлөө өөр төрлүүд байдаг бичээ нөхгүй юу. Тэгээ Монголд бас нэг ороод ирсэн гээд нэг хальт бичлэг яваад байсан. Тэгээд энэ тим там би болохоор өмнө нь идчихсэн ер нь бол 2-3 төрлөөс нь идчихсэн. Тэгээд надад хамгийн таалагдсан энэ төрөл нь болохоор өнөөдөр энийг бас идэх гээд аваад ирсэн байгаа. Дараачих нь болохоор ийм өндгөн шоколад. Зүгээр шоколад авъя гэхээр сонирхолгүй байх гэж бодоод өндгөн шоколад. Гэтэ энэ өндгөн шоколад нь бас учиртай нөгөө улаан өндөгний баяр гэдэг энд баяр болсон шүү дээ. Бүүр дээр чинь бараг 10 сар мард боллоо да. Тэр үед надад хүн өгчээс ахгүй юу. Би өөрөөсөө идэггүй. Би өөр бас нэг тийм шоколад интернет иддэггүй ахгүй юу. Тэгээд хадгалаад ирсэн хараа өнөөдөр бичлэгэндээ зориулаад яаж. Энэ болохоор яг Австралийн тийм алдартай шоколадны брэнд Dairy Milk-ийн өөрсдийнх нь гаргадаг ийм улаан өндөгний баярт зориулсан өндгөн шоколад юм байлээ. Дараачих нь болохоор ийм эрзээний чихэр байна. Австрали эрзээний чихэр. Энэ болохоор нөгөө party mix гэдэг төрлүүд нь юм шиг байлээ. Тэгэхээр надад гой санагдаад авцсан. Яа тэгээд нөгөө Dairy Milk гэдэг нөгөө шоколадны чинь алдартай хоёр колатай. Энэ болохоор карамельтай юм шиг байгаа шоколад ирнэ карамельтай. Энэ болохоор сүтэ шоколад нь гинэ. Амар ам сайтай байт юм лээ хүмүүс эдний шоколаданд амар гоё гээ. Би бас идчихэж байгаагүй. За энэ болохоор манайхаар нэг тийм Snickers центр шиг юм болов. Манайхаарч гэж тийм манайч Snickers байхгүй л тийм. Зөвөр ер нь нэг Snickers Twix рүү юм болов гэж би бодоод байгаа. Соролтой ундаа байна. Яг Австрали ундаа гэ би хайхаар ерөөсөө сайн олохгүйс ахгүй юу. Тэгэд энэ болохоор яг надад манайд байсан учраас би энийг аваачих гэж бодсон. За ингээд миний өнөөдрийн бэлтгэл юмнууд энэ бүгдээр хамтдаа идэж эхлүүлцгээе. За ямарч эхлээд энийгээ задлаад бүгдээрээ цэцгээе. За яг задлах юм бол дотроо ийм хөөрхөн жижиг юм байна. Иймэрхүү зайрмаг нөгөө Монголд бас зарагддаг тий. Монголын биш гэсэн Оросынх ч юм уу. За ийм зайрмаг байна. Аим хөрхөн маад. Эднэр тэгээд 6-аар пакэжлсэн $7 болоо хямдарсан байсан баггүй юу? За ингээ хэлээд амсаа. Яа би бүр энэ займанд оролцлаа. Жохон бахад нэг ногоон өнгөтэй дээрээс хамартай нэг займ гэдэгээс шүү дээ. Торхтой нэ ногоон өнгөтэй уудтай. Тэгээ яг энэ дээрээ бахаас хамаараас гасан. Яг тэр займ шиг амар гоё юм. Үнэхээр гоё юм. Шоколад амар гоё. Сүүн амар гоё.
Хамар нь бүр хэр гоё юм байна. Би зөв сонголт хийжээ. Би ер нь нэг тийм нялан юмд бол дуртай биш, харин махан юмд бол бүр үнэхээр нуусгүй. Бичэн бүр амар гоё шаржигнуур байна. Энэ бас дотроо гоё ингээ шоколадны юм бүрэлдтэй юм байна дотроо. Ямар гоё юм бэ? Шүүлрэг юм дан шоколадтай бол явчихдаг. Зарим бол бүр яг хүний гоё идэх хүслийг дараа таарахаар үнэхээр төгс. Амтан төгс, хэмжээнд төгсөө. Би бүр үнэхээр дууралчлаа. Амар зөв сонголт хийсэн байна. Зарим үнээр бол. За одоо миний цангаад эхэлчлээ. Би энэ жуусыг аваад гэртээ тавьсан байсан. Гэхдээ нэг ч уугаагүйсэн. Алин бүрэл зүйтэй юм байна. Байдгал жуус. Австралийн энэ жууснууд бол манай Монгол зарагддаг ерөөсө гүйцэхгүй мөлий. Би амар олон төрлийн авч уусан. Нэг л тийм жоохон сул амттай байгаад эсвэл би тийм бурууг нь авч уугаад байт юм уу? Ер нь бол яг нэг гоё ингэ Монголд чинь бид нар чинь ингээл жуус мэс уухаар амар гоё дээ штий. Тэгэхэд энд болохоор ирээд ерөөсө өөртөө таарсан нэг гоё жуусыг ерөөсө одлоггүй байгаа. Энэ ч яг адилхан жоохон нэг тийм усан амттай сахар энтриг нь амар бага хийдэг хаа. Тэгээд жоох юм усан амттай амтадад идэв гэж магадгүй. Амт өнгө оруулаагүй үл гэлдэж байна. Дараачийн миний задлах зүйл бол Tim Tam. Tim Tam. Ингээд байж идэг дотроо. Нэг авчихад бараг 2-3 өдөр идчихтэй амар олон ширхэгтэй бас. Ийм нэг дөрвөлжин юм нэг авчурахтай юм шиг юм байдаг. Харагдаж байна уу манайхаа? Энэ нэг тийм амар гоё milk chocolate-тэй заяа. Тэгснээ дотроо ингээд карамелтэй. Энийг идэхээр яг Twix идэж байгаа юм шиг. Ер нь яг энэ төрлийн карамелтэй төрөл нь яг Twix-ний амттай. Дахиад нэгийг. Уурсан карамелийг харж байна уу? Tim Tam-ыг манайхан бүр харагдах юм бол заавал авч идэж үзээрэй. Ялангуяа энэ карамелтэй төрлийн заяа. Энэ бүр зүгээр амар гоё амттай. Энэ бол Австралийн угаасаа брэнд юм билээ. Ялгуураад эхлэх гэдэг шүү юм. Одоо миний дараачийн задлах юм нь болохоор энийг задлая. Энэ нөгөө Австралийн хамгийн алдартай снекүүдийн нэг. Ер нь бол хүмүүс ингээд Австралид ирээд гэр мэрлүүгээ юм явуулах ч юм уу, суулчид ирээл явахаараа энийг л аюухан авч явдаг юм байлээ. Дотроо ийм юм байна. Би юусоо идэж байгаагүй. Дотроо ийм юм байна. Нэг нэмгэн бичээ шиг юм байна. Барбекюны амттай. Чипсыг бодвол бичээнэрхүү. Тэгсэр нэг яг чипсний амт байна. Тэгэхээр энэ амар гоё. Ирүүл юм байна энэ. Ирүүл юм шиг мэдрэмж төрж байна цаанаасаа. Энэ кино минь үзэж байхдаа амар идэхээр юм байна. Ер нь бол надад амар таалагдлаа. Хит хурц биш барбекюны амттай гэхээр нь амар давслаг ч юм уу, шорвог ч юм уу эсвэл нэг тийм амтлагч амтдагцсан байх гэсэн чинь ерөөсөө тийм байсан амар гоё. Хэлбэр нэг иймэр төлбөртэй. Тэгээ нэмгэн. Амар гоё юм байна. Шараагүй ерөөсөө ямар нэгэн тосонд ингээд жигнэж болгосон бичээ гинэ. Ингээд амтлаад гоё ингээд хатаацсан. Тэр ерөөсөө ямар нэгэн тос ерөөсөө чипс идэхээр гар амар тосолол эсвэл ам амар тосолол хийдэж штэ нэг тийм тосрохог. Эндээс ерөөсөө тийм мэдрэмж авсангүй үнэхээр гоё юм байна. Одоо энийг ер нь бол бүх төрлөөс нь байнга авъя гэж бодож байна. За дараачих нь өндгөн шоколад үзье.
өндөг шиг юм яа. Үлэг гөрөвлийн өндөг шиг санагдаад байна надаа. Бүр ингээд яаж идэх вэ нэг. Би ер нь хүүхдүүд ингээд амар өндөн шоколад авдээ шүү дээ. Доторх тоглоомонд нь олдог гэж би боддоггүй. Энэ бол дотроо бол ямар нэгэн тоглоом байхгүй. Ийм өндөн шоколад байна. Яаж идэх вэ? Шууд хазаад идэх юм уу? Йоо яаж хаддсан би энийг. Дотроо яаж авахгүй л юм л та. Ямар гоё юм бэ? Бүр айл Монголын нөгөө сүүн төрөл гэдэг штэ. Тэрэн шиг гэхдээ бүр тэрнээс гоё юм байна. Стогоо юмсан юм. За дараачих нь миний задлах зүйл бол эрдэнэ чихэр. Би эрдэнэ чихэнд дуртай. Дотроо юм байна. Өнөр нь амар гоё нэрч чинь. За хамгийн ихнийх нь энэ юу вэ? Snack гарч ирж байна. Нэг юм гарч ирлээ. Сүүшиг юм шиг савтай. За энэ эрдэнэ чихэрний хувьд болохоор сум ялан байхгүй. Чихэрлэгч юм баг байхгүй заа юу. Саяны би нэг хоёрыг амссан. Тэр хоёр нь ихнийх нь болохоор зүгээр яг бөөрөлцөг нь ингээд идчихэж байгаа юм шиг заа юу. Тэр бөөрөлцөгний амттай юм шиг байсан. Тэгээ дараач нь ийм сүүн цагаан байсан ш. Тэр нэг сүүшиг амттай. Тэгээд тэгсэн нэ ерөөсөө чихэрлэг биш. Ялуурхааргүй. Ийм одны хэлбэртэй байна. Ямар гоё юм бэ? Шүтэн. Намагаван. Австралч ер нь яаж ингэж юмыг хамгийн эрүүлэр сахар багтаагаар хийж болох уу гэдгийг л маш сайн судалж бүтээгдэхүүнүүдээ гаргах юм шиг санагдлаа. Одоо энэ чинь том хүн гэхээсээ илүү хүүхдүүд аваад идэн штэ. Тэнгүүт ингээд хүүхдүүд идсэн ч тэгж амар нөгөө сахарын одоо хэмжээ өндөр агуулмжтай биш. Ямар ч ямар нэгэн тийм хүнсний будаг энтер оруулаагүй. Тэгээд сүү ороод сүүтэй creamy milk гэдэг төрөл нь байгаа. Creamy milk нь яг сүүгээр хийсэн гэж юм. Тэгээд гүзээлзгэн зайрамхтай төрөл нь яг гүзээлзгэн тэгээ сүүгээр хийсэн гэж юм. Тэгээд ногоон айлмыг нь яг ногоон айлмаар ингэж тэгж одоо желли болгож хийсэн юм байна. Added sugar гэж аахгүй. Эрдэнэ чихэр сахар гүйж болдго юм уу? Шок хөөе би. Тэг глютенгүй. Oh my god, энэ эрдэнэ чихэрстэй. Зөв юу бодлоо юм бэ? Гүцний хүүхдтэй хүмүүс бол Монголд орж ирвэл энийг авч өгөхөд бол ямар санаа зовх юмгүй гоё. Энийг үзье. Дотроо ийм юм байна. Хөө дотроо юм хөөс шиг юм байна. Хөөсөн чихэр шиг, бичэн шиг. Хатуу. Аймаг хатуу заа юу. Харагдаж байна уу? Тийм хав хатуу. Тэгснэ ингээд идээд хадсан чи миний ам дотор ороош бүгд уусчлаа. Алга болчихлоо. Юу ч зайчлах юм байхгүй. Алга болцоо. Залгуу хацаа ам дотор алга болчихлоо. Ямар сонирхолтой юм бэ? Юу юм бэ? Нэг тийм докторх нь ингээд нөгөө нэг тийм ам дотор ороо уусаа алга болчтой нэг тийм бас нэг бөмбөлгөн тийм юмнууд байгаа дээ шүү дээ. Бүрийн хэлбэртэй. Тэрний ийм том хазаж иддэг хөлбөр юм шиг байна. Энэ ямар гоё юм бэ гэхдээ амар том юм идээд бас нэг турж марж байгаа хүмүүс хэцүү байх юм гэхээр
ам дотор ороод алга болчих. Ходоод руу орж залгигдж байгаа юм баг байхгүй юм. Өстой сонирхолтой юм аа. Надад энэ бүр амар таалагдаад ах юм. Өстой юм. За дараагийн болохоор ийм хоёр төрлийн шоколад Австралийн нөгөө бас нөгөө Dairy Milk гэдэг газрынх нь нэг удаа ингээд идээд дуусах хүүхдэд зориулсан юм шиг бас хөөрхөн жижигхэн савлгаатай. Том юм барьчаал тэргээ дуусгаал халтардаал явдаад нь штэ хүүхдүүд чи хамаг юмаа заавруулахад тэгүүлэхгүй тул жижигхэн тэгээ бас нэг жижигхэн хөөрхөн шоколад идмээр байгаа хүмүүс тохиромжтой. Энэ давтархын хараа кола хөөрхөн юм би. Ханаас нийтгүй би ч сүүлийн үед коалагийг нь бол идээ цаашаа харуулдаг байна штэ. Айгу олныг миний өмнөх нөгөө сакура ча бургертэй бичлэг үзэх юм бол тэрэн дээр би бас кола хэлбэртэй хөөсөн чихэр аваад идэж байгаа. Та нар тэр бичлэгийг маань бас үзээрэй. Дотроос энэ карамел гарч ирж байна. Ямар гоё юм бэ? Яа, энэ шоколаднууд чинь гоё идэв лөө. Сүн амттай. Тэгээд би өөрөө карамелэнд амар дуртай байхгүй. Карамелтэй шоколад, карамелтэй бичэн, карамелтэй кофе. Тийм болохоор эсвэл надад гоё яж магадгүй. Тэгтэл угаасаа энэ бол хүн болгонд таалагдах юм байна уу? Аим гоё амттай. Өстой гоё юм. За өгсруудлаа шууд энийг задлж. Энэ болохоор ямар нэгэн карамелгүй шууд сүйтэй юм шиг байна. Сүйтэй шоколад. Энэ хоёр аяга адилхан амттай. Угаасаа адилхан сүйтэй шоколад болохоор сүү амтгцсан шоколад гэх юм байна. Австрали шоколаднууд бол хамгийн сүүлийн Австралийн топ чипснууд. Амар том байна. Дотроо ингээ баг 4-5 төрлийн амттан бол явчих жоохгүй. За, Doritos шиг ийм төрөл гарч ирж байна. Tasty cheese гэсэн. Бид нар бол бүгдээ яг Австралийн нөгөө хамгийн брэнд болсон чипснууд ахгүй. Бүгднгийнх нь ингээд жижиг хөлбөрнө гэсэн. Original жоохон юм нэг юм буурцгал чипснууд идэж штэ тийм төрлөө. Honey soy chickenтэй гэж байна. Тэ төрлөө. Би чизтэй чипсэнд амар дуртай. Fries шиг. French fries гинэ. Ихнийх нь би honey soy-тайг үзье гэж бодож байна. Дотроо юм байна. Ямар гоё юм бэ? Ийм нэг юм нэгэн даван чипснүүд жоо хатуу байгаад идэв штэ. Энэ даван ийм чипсэнд нэг дуртай биш ахгүй юу? Хатуугаас гадна яа эдгээр тагнаа өтгөд идэг ахгүй юу? Тэгсэн чинь энэ бүр амар гоё зөөлх юм байна зүгээр чипс шиг. Тэгээд амт нь ерөөсөө тийм амар хурц биш. Тэгтээ сул биш. Яг л гоё хооны соёо амт өдөж байна. Original нэг зүгээр байдаг л нөгөө lace энэ шиг юм байна. Энгийн төрлийн ястал энгийн юм байна. Жохон амт султай юм байна энэ. Doritos шиг төрлөө. Би өөрөө Doritos-д нэг дуртай биш яад бол Doritos ч нэг жохон хатуу идэв штий. Би ер нь хатуу тийм чипсэнд дуртай биш хгүй юу. Амар тагнаа өвтгүүд ингээд идэх гэж ирүү ам чиглээд идэх болохоор. За энэ бол бүр яг Doritos байна. Амар том юм байна. Хатуу байна. Тэгээ амт нь айгуугаа юм байна. Халуунагаатай юм шиг.
Энэ өстө гоё юм. Чипс ч бас хит суулахаар онцгүй байна. Энийг идээд надад бол ямар нэгэн онцгой хамт юусэн хамт өгдөхгүйс ахгүй юу. Тэгээд араас нь энэ Doritos-ыг идсэн чинь амар 30 шасисан хамттай орж ирж байна. Энэ French fries шиг төрлөө. Яг хөөх юм бэ нэ. McDonald's-ийн French fries шиг биш тэгээд байхгүй. Гинүүд нь ер нь л энгийн л юм байна. Энэ бол ерөөсөө гоцгой амт байхгүй, муухан амт байхгүй. Яг л ингээ. Тодорхой нэг юм хөөрхөн жижигхэн савхан. Надад адилхан байна амт нь. Надад ийм хоёр төрөл үзлээ. Энийг энийг үзье. Энэ болохоор сонгонтой юм шиг байна. Би сонгонтой чипсэнд дуртай. Томат амар амтагдаад байна. Ингээ кетчуптэй хэлээд амруугаа идэв штэ. Энэ амт амтагдаад ах юм. Энэ хараа. Энэ уусаа томатны зурагтай юм байна. Энэ төрлөө бол хамаагүй амттай. Энэ сүүлийн снэк. Бислэгтэй чипс энэ. Тэгээд энийг хүмүүс амар их авч идсэн явж идэг харагддаг байхгүй юу? Би амар боддог байсан ямар юм бол гэж. Миний нэг амар дуртай нэг Монголд амар их авч иддэг байсан чипстэй адилхан үнэртэж байна. Юм чип бөөрн хийж байдаг, халуунаатай хийж байдаг, уртж байдаг. Нэг юм жижигхэн тод өнгийн уустай тэгсэн тэрний чиз болтой төрлөөд штеп бөөрн. Яа тэгээ чиз болтой төрөл бас нэг юм иймэрхүү нэг хэлбэртэй нэг юм төрлөн. Бүр амар гомдтой Монгол зард штеп. Бүр амд дээр ороод хайлал бүр цогцолтгүй иддэг байхгүй би тэр бүр ингээд нэг амсч юм бол цогцолж чаддаггүй байхгүй юу. Тэг би энийг задлаа үнрээс нь ер нь тэрэн шиг байх гэж бодсон. Тэрийг бол гүйцэхгүй байна. Миний тэр иддэг гэсэн тэр. Арай шорвог байна тэрийг бодвол тэгээ жоохон хатуу байна. Нөгөө чипс маань болохоор ингээм амд дотор ороо шууд хайлал тагнаанд бүр ингээл бяцлаг амтагдаал бүр амар гоё идэв штэ. Энэ болохоор бяцлагтай юм идсэн гэж юусоо мэддэхгүй байна дараа нь. Гэтэ тухайн үед яг нэг хальт бяцлаг амтагдчихэв. Тэ гоё юм байна. Бяцлагтай чипс. За өнөөдөр ингээд Австрали амттан хийдсэн бичлэгтэй маань хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд өнөөдөр болохоор би хамгийн их таалагдсанаа харуулъя заяа. Чипс болохоор амар олон төрлөөс юм чинь чипс дотроос энэ нэг гэсэн ингээд хэлнэ. Бусдын болохоор тусдны. Салаатны төрлүүд бол бүгдээрээ адилхан амар гоё байсан. Гэхдээ би өнөөдөр энийг хэлж байна. Нөө ийм уттай гарч ирсэн дээ. Ийм хэлбэртэй дээ. Гоё юм байна. Бичээ идэг гэхээр нэг дандаа нэг шоколадтай эсвэл ингээд чихэртэй идэв штэ. Энэ болохоор яг гоё нэг давстай, барбекюны амттай тийм гоё бичээ байгаа учраас надад энэ хамгийн их таалагдлаа. Чипснүүдээс гэх юм бол хамгийн сонин нь заяа. Нөгөө миний идэж чаддгүй Doritos-ны төрөл байгаа штэ. Энэ надад хамгийн их таалагдлаа. Жогон чанга амттай, чангч байх нэг ер нь бол таарсан. Нь болохоор гоё байсан л да texture ер нь бүгд л гоё байсан. Гэхдээ нэг тийм чим өнөөдөр надад энэ төрөл нь айгуу таалагдлаа. Тэгэхээр миний best of best бол энэ хоёр юм байна. Тэгэхээр би ерөнхийдөө л чипсэн дуртай хүн бахны. Энэ ч гэсэн гоё байсан. Тим там ч гэсэн гоё. Шоколаднууд нь бол бүгдээрээ амар гоё. За ингээд өнөөдөр миний Австрали улсын амттангаар хийсэн бичлэг маань энэ хүрээд дуусж байна. Миний сувгийг дэмжих хүсвэл лайк дараарай, subscribe дараарай, гоё комент бичээрэй, бас share хийгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.